За сайн байцгаана уу. За энэ удаагийн дугаарыг сонсож байгаа үзэгчдээ өглөө өдөр орой шөнийн мэндийг дамжуулъя. Тэгээд бид хоёр дараачийн маш нэгэн одоо сонирхолтой дугаар эхлүүлэхэд бол бэлэн болсон байна. Тэгээд энэ удаад бид хоёр бол за одоо ийм хоёр төрлийн одоо засгийн газраас гараад хоёр төрлийн бодлого байгаад хэрэгжүүлдэг бодлого байгаа. Нэг нь monetary, бид хоёр бол өмнөх дугааруудад ярилцаад явсан. Нөгөөд нь fiscal policy-ийн тухай. Өнөөдөр энэ сэдвийг голчлон авч үзэж ярихад бэлэн болоод байна. За энэ өдрийн мэнд явах. За. Сайн байна да. Дажгүй ажлуудаа гээл явчихна. За тэгвэл та шууд надад ер нь тайлбарлаад өгч. Яг monetary policy, fiscal policy гэж хоёр юугаар ялгаатай юм бэ? Энийг хүмүүс ер нь хоорондоо ингээ холбол солбоод байх шиг байдیں۔ Яг үнэ. Энэ талаар ярилцаад үг. Гол асуудал нь наач юм баггүй. Ерөөсөө хүмүүс хоорондох ялгааг нь ойлгодгүй асуудал байгаа. Тэгэхээр government policy дотор бол нэг юм хоёр төрлийн policy буюу за fiscal policy, monetary policy гэдэг хоёр том үндсэн одоо бодлого явж идэг гэж ойлгож болно. За энэ хоёр бол яг санхүү одоо тэр улсын төсөв мөнгө одоо юу гэдгийг те эдийн засаг бүхэнтэй л ерөнхийдөө холбоотой ийм хоёр бодлого байдаг. Тэгэхээр түрүүний чиний хэлсэнчлэн бол monetary бодлого буюу одоо мөнгөний бодлогыг бол бид нэр өмнөх одоо дугаарууд дээр бас дурдж ингэж ярьж ирсэн асуудал байгаа. Тэгээд fiscal-ийг ч гэсэн ерөнхийдөө нэг жоох эхлүүлээд дараа нь бас нэг тусад нь яриа гэдэг асуудлыг хөндөд хоёлоо орхиж ирсэн. Тэгээд одоо бол энийг илүү нэг жоохон тайлбарлах нь зүйтэй юм байна гэж үндсэн дээр бол өнөөдөр fiscal policy гэдэг ерөн сэдвийн дор тий ер нь манай улсад бас юу болоод байгаа. Яагаад бид нар өнөөдрийн энэ байдалд хүрчүү гэдэг талаар бол бас жоохон ч гэсэн гаргалгаа одоо хайж ийн гэсэн үг. Тэгэхээр юу л да төсвийн бодлого гэдэг зүйл бол ерөөсөө маш амархан хэдлээ нэг ингээл ойлгочих хэрэгтэй. Төсөв гэдэг бол одоо үрх зарцуулах одоо мөнгөний тоо хэмжээ гэж ойлгож байна. За monetary policy бол илүү одоо тэр мөнгөний тоо хэмжээг ихсэх үү багасгах уу гэдгээр бол зах зээлийг удирдах асуудал. За төсөв бол хаашаа хэдийг зарцуулах вэ гэдэг нь бол одоо сонирхолтой байдаг гэж ойлгож болно л доо. Тэгэхээр энэ хоёр бодлогыг ерөнхийдөө улс орнууд барьж явдаг буюу өнөөгийн бидний энэ амьдарч байгаа эдийн засгийн систем өөрөө энэ хоёр дээр тогтдог гэсэн үг. За энэ хоёрыг яагаад чухал гэж авч үзээд байгаа юм гэхээр яг уу жоохон идеал ярих хэрэгтэй болно. За идеал гэдэг нь юу юм гэхээр одоо яг эдийн засгийн идеал гэх юм бол одоо жишээ нь барууны зүүнний гэж хэлж байгаа. Тэ зүүнийх гэх юм бол илүү planned market гэл өмнөх юмнууд дээр бас ярьж илсэн. Барууных нь болохоор тэ economy market гэл тэ planned economy market хоёрын гол одоо ингээд улс орнуудын бас яг энэ төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд яригдж байдаг. За ингээд голд нь байдаг нь юу юм гэхээр одоо mixed гэж хэлээд байгаа буюу за өнөөгийн байдлаар бол энийг Keynesian онол гэж хэлээд байгаа. Тэгэхээр сонгодог Keynesian онол гэдэг дээр бол одоогийн энэ дэлхий дээр байгаа 196 орн бүртгэлтэй байгаа гэж санаад байна. Тэгэхээр энэ орноос бараг 177 молон лүү дээ бараг энэ дээр явдаг. Тийм учраас Монгол ч гэсэн энэний бас яг нэг нь байдаг. Одоо тэнд байгаа Америкт байгаа одоо идеал яг адилхан л одоо үйлчлэх хэрэгтэй гэсэн үг л дээ. Тийм учраас бол Төв банк нь оролцсон чөлөөт эдийн засаг гэж ойлгож байна. Улсын оролцоотой чөлөөт тий Төв банк нь эсвэл сангийн яам ч гэдэг юм ингээд улс оролцсон гэдэг. Тэгэд сүүлийн үед хэд баруунжаад байгаа асуудал нь юу юм гэхээр ерөөсөө улсын асуудлыг бити оролцуулаад бидний эдийн засагт бид нар бол өөрсдийнхөө яг эрэлт нийлүүлэлтэн дээрээ явъя гэдэг одоо ийм хандлага руу дэлхий шилжиж байгаа л та. Гэхдээ ойрын хугацаанд бол одоо шилжиж дуусна гэх нь одоо хайш юм. Ямар ч гэсэн иймэрхүү нөлөөллүүд бол нэлээдгүй гарах байх. Тэгэхээр ер нь Төв банк болон энэ сангийн яамыг бол яг ингээд бас алга болгох чи гэж хэлэхгүй байх шүү. Зүгээр энэ хэмжээг нь багасгахыг, хэмжээ тэр нөлөөлөл нь айгу бага байх хэрэгтэй гэдэг рүү ерөнхийдөө яваад байгаа харагддаг. За манай улсад бол энэ нөхцөл байдал бол өөрөө бодоо бүр гаарсан гэж хэлэх юм уу те. Бүр дэндүү одоо хитрхи одоо төрөөс эдийн засагт одоо оролцдог ийм улс байж байгаа. Тэгэхээр бид нар нийт одоо магадгүй харах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнгээ харах юм бол 80 орчим их 80 төгрөгийн боллоо л доо энэ жилээс бид нар. Тэгэхээр энэ дээр бараг 38 орчим хувь нь бидний төсөв буюу өөрсдөө бид нар хэр их зарцуулж байгаа вэ гэдэг хэмжээ нь орж ирж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дүн өөрөө хитрхи өндөр байгааг одоо
манай эдийн засаг бол ерөнхийдөө харуулдаг байгаа. Одоо муудлаасаа гэх юм бол тий. Тэгээд энэ хитрхийн өндөр байхаараа яа гэхээр л ерөөсөө тэр зарцуулалт гэдэг зүйл хит өндөр байгаатай л холбоотой. Тийм болохоор өнөөдөр миний төлж байгаа татвар, чиний төлж байгаа тий бидний төлж байгаа энэ татвар өөрөө одоо зарцуулалт хаашаа явж байна. Яагаад ийм их одоо халамжийн бодлого руу илүү чиглэлчүү? За яагаад ийм зарцуулалт нь хамаагүй яваад байна гэдэг дээр л одоо fiscal policy бол хамгийн гол одоо хариултыг өгж одоо тоон үзүүлэлтүүдийг харуулж явах ёстой байдаг. За гадны орнуудад бол зүгээр нэг ихвчлэн нэг иймэрхүү нөхцөл харагдаад байдаг. Monetary policy-г дагаж fiscal policy явдаг гэх юм уу? Нэгсэндээ бол төв банкнаас гаргаж байгаа тэрхүү бодлогыг дагаж сангийн яам бол өөрийнхөө бодлогыг бас одоо дагуулж эхэлж чаашаа. Гэхдээ ерөнхийдөө бол нэг иймэрхүү уялдаа холбоотой явж байгаа харагддаг. Ялангуяа барууны орнуудад бол Америк ч гэдэм үү эсвэл Европын албаны улсуудад бол нэг иймэрхүү нөхцөлийн дагуу явдаг болвол манад жоохон эсэргээрээ буюу ерөнхийдөө сангийн яам бүх юмыг шийдэд байгаа харагдаад байдаг. За тэгээд яг энэ тусдаа одоо бие даасан байдалтай байх ёстой нөгөө төв банк гэдэг байгууллага маань нөгөө төлийнхаа одоо нөлөөнд их байдаг гэх юм уу тийм ийм нөхцөлтэй одоо орно л доо. Тэгэхээр би ч гэсэн бас энэ тэнд хүмүүстэй уулзж байхад бол ингэж л хэлчихсэн. Одоо манай төв банкныхан бол бас үгээ хэлдэг байхгүй энэ дээр бид нар бол яг үнэндээ бол одоо юу гэдэг хуулийн дээр ингээ улс төрөөс хараат бус байна гэж хэлдэг боловч бидрийг хуулийн доор байх ёстой гэдэг юмар одоо томьёолсон байдаг. Тийм учраас бид нар бол ерөнхийдөө улс төрөөс хараат бус байлаа гэхэд хуулийн доор гэхээр тэр хуулийг хийж байгаа хүмүүсийн одоо доор орохоор ер нь бол тий улс төрөөс нэг тийм хол байдаг гэж хэлэхэд хэцүү байдгаа гэдэг ингэ үгээ хэлж идэг. Гэхдээ энийг бол publicly ингээд олон нийтэд яриад байдаг асуудал биш л дээ. Тэгэхээр манайх бол нөгөө талаасаа илүү байна гэсэн үг. Тийм ч учраас нөгөө манай Монголын төсөв бол өндөр байхаас ч удаа аргагүй ийм нөхцөлтэй юм аа. Тэгэхээр бид нар government policy-г дотор нь fiscal policy, monetary policy гэж ангилж байгаа. Government spending and taxation гэдэг одоо fiscal policy-г ерөнхийдөө аваад үздэг. Тэгэхээр fiscal policy дээр spending буюу зарцуулалт, taxation буюу за одоо энийг бол юу бүрдэлт гэж ойлгох юм уу да. Ерөнхийдөө татвараас л энэ нөгөө төсөв буюу бидний одоо нэг жилчингээ үрэх улсын одоо зарцуулах тэрхүү мөнгөнд одоо бүрдчихэд гэж ойлгож болно. Тэгэхээр энэ такстай холбоотойгоор өнөөдрийн бас манад яваад байгаа энэ одоо улс төрийн асуудал бас юу хийж ийн л да. Нилээдгүй бас газрыг авлаа тэгээд засаг нь ингээ солигдох ч гэдэм үү ийм асуудал руу шилжиж байх шиг байна тий. Тэгэхээр энийг бол яг одоо тодорхой хэмжээний баланстайгаар тэрхүү мөнгөийг зарцуулахгүй байгаа дээр хүмүүс маш дургу байна гэсэн үг. Хүмүүс яагаад үүнд дургу байдгийг гэхээр нэг бол миний төлж байгаа татвар өөрөө буруу зүйл рүү яваад байна гэж дургу байгаа. За нэг бол хитрхи их одоо авилгалцсан улс байгаа учраас бид нэр одоо заавал ингэж өндөр татвар төлөх албагүй гэж бас үзээд байгаа. За нөгөө талаар бол тэр зарцуулалт өөрөө буруу байгаа учраас гэдэг нэг ийм одоо ойлголтуудыг ерөнхийдөө хүмүүс эсэргүүцэж байгаа л нэг ийм хэлбэр нь баггүй да. Энэ одоо чагсаал цуглаан байна. Энэ их тийм буруу зүйл гэж бол одоо би бол хувьдаа бол харахгүй байна. Энэ бол байх ёстой. Тэгээд угаасаа хүмүүс мэдэрч байгаа учраас энийг гаргаж ийн л гэсэн үг. Одоо би ч гэсэн хувьдаа өөр дээр харахад бол одоо юу гэдэг сарын одоо 1.1 за яг би 2 ажил хийдэг л дээ. Гэхдээ 2 ажлын үндсэн дүнгээр бол 1.5 сая төгрөгийн сар болгоны одоо жишээ нь зөвхөн яг өөрөөсөө татвар төлж явах жишээтэй. Тэгэхээр энийг бол одоо юу гэдэг жилээр нь аваад үзэх юм бол нэг 18 орчим сая төгрөгийг би өгөөд нь шүү дээ тий. За тэгээд энэ чинь нэг за нэг 5 жил нэлээр л ингээ харахад би 90 сая төгрөг буюу нэг тодорхой хэмжээний бас өөртөө үл хөдлөх бий болгочих мөнгөө ингээд улсад ингээд авч тушаадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь энэ өөрөө маш өндөр байгаа учраас хүмүүс дургу байна л гэсэн үг. За яг хөө бид нар нөгөө нэг 10-аас нэг 11 12 хувьтай л энэ төр байгаа л та нөгөө нийгмийн татаас юу энэ төр өгөөд эрүүл мэндийн даатгал матгал өгөөд энийг яг олон улсад ингээ харах юм бол баг гэж тайлбарладаг. Гэхдээ бидний хувьд бол энэ яг үнэндээ бол баг бас биш. Яагаад гэхээр нөгөө талдаа яг ажил олгогч байгууллага энэ хэмжээний мөнгийг бас улсад дахиад төлж идэг. Энэ өөрөө шууд бас бид нар нөгөө байгууллага төлөөд байгаа гэж бас хүмүүс андуурдаг.
Одоо чинь өөртөө чинь 2 сая төгрөгийн гэрээ ажлын гэрээ хийчихсэн бол 10-аас 12% бол ерөнхийдөө өөрөөс ч аавна. За нөгөө талдаа дахиад 12% таны өмнөөс одоо байгууллага улсад төлөөд байгаа юм шиг харагдаж байгаа. Яг үнэндээ бол байгууллага тэрийг чамтай одоо 2.2 саяар гэрээ хийх ёстой байсныгаа л тийш нь төлж байгаа байхгүй юу? Анх хийж байгаа гэрээ чинь ерөнхийдөө юу вэ гэсэн үг. Угаасаа тэр мөнгө чинь суутгаад авцсан гэрээг хийгээд байгаа гэсэн. Ингээ харахаар ойролцоогоор бид нэр ойролцоогоор нэг 25 орчим хувийн одоо нэг татварыг ер нь бол төлж байгаа асуудал байгаа. Гэхдээ энэ дээр улс орнууд ерөнхийдөө шийдэл олцсон юм. Гаргалгаа олцсон гэсэн үг. Тэгээд манайх л ингээд нэг хуучныхаа систем дээр яваад байгаа учраас энэ үрээ асуудал болоод байдаг. Ямар шийдвэр гаргалгаа олцсон байдаг вэ гэхэлэр бүгднгийн хувь хүн өөрөө хариуц буюу чи шууд 2.2 сая төгрөгөөр надаас ажил хийснийхаа одоо төлөө аваа. Чи харин өөрөө над татврынхаа асуудлыг одоо файлд буюу жил болгон энийгээ мэдүүлээд татвар авснаа төлчихье. За ингээд жилийн эцээр бол яг өөрийнхөө одоо буцааж авах хэрэгтэйгоо бол авч ич гэдэг юм уу те. Ийм системээр бол одоо шийтчихсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр за улс төрчдийн яриад байгаа заримч штэ ер нь ихэнх эдийн засгчдийн яриад байгаа энэ манай татвар бага штэ гэж яриад байгаа бол одоо яг үүндээ бол бүүшит юм байна. Манайх үнэхээр бага татвартай ус биш. За үүнээс гадна тэгээд аж ахуйн нэгжүүд бол маш өндөр одоо татварыг бас өгж байгаа. Одоо ингээд нэг ёсондоо хүмүүсээс цуглуулж усад төлөөд байгаа байхгүй аж ахуйн нэгжүүд. За ингээд энэ одоо хамгийн том бүрдэл хэсэг нь бол фискал одоо буюу төсвийн тэр одоо хамгийн том бүрдэл хэсэг нь бол бидний татвараас л ерөнхийдөө бүрдчил байдаг гэсэн л үг л дээ. Тэгэхээр ийм учраас бид нар ерөнхийдөө маш сайн мэдээлэлтэй байж иж энэ дээр одоо өөрсдийнхөө одоо тавьж байгаа тэр шаардлага юмнуудыг бол маш нарийн болгож зөв тавьж ижил ерөнхийдөө цаашдаа бид нар хөгжих ийм боломж үүсэх юм байна. Тэгэхээр фискал policy бол маш чухал бүр. Тэгэд яг хөө зүгээр ингээд үргэлжлүүлээл ярьчих уу. Тэгээ. Тэгэхээр манай улс одоо жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ за 38 орчим хувьтай тэнцэх хэмжээний одоо төсвийг баталж ийн гэдэг бол өөрөө бусад улс орнуудтай харьцуулахад биднийх хэтэрхий өндөр байгаа гэж ойлгож болно. За өнгөрсөн жил бол 6 дугаар сард юу болсон шүү дээ. Сонгуул болсон шүү дээ, тэ. Тэгэхээр манай энэ улс төрийн хүчнүүд бол ерөнхийдөө маш их амлалт өгсөн. Ялангуяа татварыг нэмэгдүүлэхгүй гэдэг одоо энэхүү амлалтыг өгсөн боловч тэрэндээ одоо хүрээгүй ийм нөхцөл байдал байгаа. За ялангуяа ардын намын мөрийн хөтөлбөр дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн 25%-аас доош байлгана энэ гэдэг бүр ийм амлалтуудыг өгсөн. Тэгээ мэдээж эн чинь бас юм ойлгож мэддэг хүмүүс энэ дээр нь хараад за цаашдаа бол татварын орчин харьцангуй гайгүй болох юм бид нар одоо баг татвар төлдөг болох юм байна гэдэг юм ийм шүн нөхцлөөр харж л байгаа шүү дээ. Ялангуяа бизнесийнхэн бол. Тэгэхээр энэ нөхцлөө биелүүлэхгүй байгаа учраас одоо хүмүүс маш ууртай байсан гэсэн үг. Нэгдүгээрт, хоёрдугаарт энийг бууруулах боломж байсан уу гэвэл магадгүй байсан баг. Яагаад байсан байна гэж хэлж байгаа гэхэлэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол улс төлбөрийн тэнцэл буюу экспортоос хасах нь импорт гэхгүй тий. Монгол илүү их зараад гаднаас авсан юм маань арай нэг бага дүнтэй байгаад бид нар төлбөрийн тэнцэл дээр 2 жилийн хугацаанд бол одоо нэмэгтэй байсан юм сайн үзүүлэлттэй байгаа Монгол улс өөрөө. Нэг хэсэг сайн нүүрс зарлаа тий. Эннийхээ ачаар нүүрсний үнж гэсэн бас гайгүйс учраас ерөнхийдөө бид нар ийм эерэг үзүүлэлттэй байсан. Энэ үедээ татвараа буулгах одоо ерөнхийдөө ёстой байсан л гэж хэлчихэ да. Ер нь бол улс орнууд ингэж хийдэг. Одоо ард иргэдээсээ эхлээд одоо татварын дарамтыг салгаад тэгээд гаднаас одоо орж ирэх мөнгөөр болж их юм бол энийг чадхаараа болгоо болохгүй байх юм бол ард иргэд рүү ордог байхгүй. Тэгэхэд манайх ийм нэмэгтэй байгаа үедээ энэ дарамтыг нь арилгаагүй учраас өнөөдрийн манай эдийн засаг босч ирэхгүй байгаа. Инфляцийн дээдэгдээд ингээд байгаад байгаа, хിവэрэ байгаад байгаа гэсэн. Тэгэхээр энийг нь бол одоо мэдгүй одоо хитрхи их өндөр одоо зардалтай болцсон улс байгаа учраас бид нар өөрсдөө даахгүй байна л да. Ингээл одоо нэг миний л мэдхийн баг сүүлийн 10 жил данхар төр мөргээл ингээл ярьж байгаа. Тэгээ энийг яг үнэндээ буулгах одоо процесс хийж байгаа юм уу гэвэл бас үгүй бах тий. Улам л нэмээд байгаа тий. Тэгэхээр энэ өөрөө хамгийн том асуудал болоод байгаа учраас хүмүүс маш одоо тийм дургу байгаа л гэж харж болохоор байна. За би тэгээд юу хий? Скринээ шеэрлж жагаад
хит хэдийн юм бас харуулнаа. За нэг ийм аимшиг юм харуулъя те. Энэ одоо юу ч юм. За би эхлээд за энэ бидний буюу Монгол улсын unemployment rate гэхгүй ажилгүйдлийн түвшин гэсэн үг. Тэгэхээр 2018 онд бол ийм амар өндөр болоод бидний ажилгүйдлийн түвшин бол баг 11-12% рүү очиж исэн байна те. За тэр үетэй харьцуулахад бол өнөөдөр Монголын ажилгүйдлийн түвшин бас харьцангуй буурсан буюу 5.4% дээр явж байгаа юм байна. За ингээд 2023 онд бол хамгийн доод нь 3.9% хүрч исэн гэдэг ийм үзүүлэлт харагдаж байна л да. Тэгэхээр энэ ерөөсөө шууд макро үзүүлэлт юм байна. За энэ дээр бид нар юуг оруулж ирээд харьцуулж харж болох вэ гэхлээр за энэ ягаанаар оруулаад ирсэн болвол та харах юм бол энэ Mongolia interest rate гэж байгааз бодлогын хүүг харуулж байгаа гэсэн үг. За бодлогын хүүг бид нар юу гэж хардаг вэ гэхээр ерөнхийдөө зах зээл дээр одоо яг нэг monetary policy чи эргээд орж ирж байгаа байхгүй энэ дээр. Зах зээл дээр хэр их тэлэлт үүсээд байгаа, халт үүсээд байгаа. Тэр нь инфляцаар яаж одоо хүмүүст хүрээд байгаа вэ гэдгээс хамаарат Төв банкнаас хийж байгаа одоо үйлдэл. За тэгэхээр одоогийн хувьд бол Монгол эргээд 12% одоо бодлогын хүүтэй буюу Төв банк нь өөрөө хэрвээ арилжааны банкнууд зах зээл рүү мөнгө гаргахгүй наашаага гэх юм бол 12 орчим хувиар бол одоо хүүтэй байгаа боломжтой гэдэг гол санаа явж байгаа шүү дээ. За тэгээд энэ дээр нэмэх нь inflation rate. За энэ цагаан нь бол инфляцийн нөхцөл шүү. За тэгэхээр энэ 2022 оны одоо 6 сард бол Монголын инфляцийн түвшин бол бараг 15 орчим хувь. За энэ 16 байдаг да. Тийм уртталт нь байгаа юм шүү дээ. Тийм ээ. 16.2 мөч ч юм уу те. Ийм нөхцөлд очсон. Тэгэхээр нэг жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэлгээ бол 16%-аар дундажлагдаад өсөж гинэ л гэдэг гол санааг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг буулгахын тулд ямар нөхцөл хэрэгжүүлсэн гэхээр одоо ажиглах юм бол interest rate-ийг одоо энэ ковидын дараа бол ерөнхийдөө 6% руу авчихсан байдаг Монгол. За энэ хойтлолт энэ 6-таа гарч байгаа шүү. За энэ 6% дээр очиулаад хэсэгтээ барьсны дараагаар бол энэ одоо юу чинь инфляцийн нөхцөл чинь бол дээшээ ингэж гарч ирсэн гэсэн үг. За тэгээд Монгол энэ дээрээс 22 онд ерөнхийдөө зогсоосноороо бол бас харьцангуй инфляцийн нөхцөл байдал одоо гайг болж штэ тий. За тэгэнгүүт энийг одоо интерest rate-ийг одоо буулгахын цагт зөрөөд энэ дээрээс инфляц эргээд өсөд гараад ирж байгаа. За өнгөрсөн жилийн хугацаанд бол нэг 10 орчим хувь руу ерөнхийдөө гарч гал байсан. Одоо хоёр оронтой тоо энэ төр гэдээ яриад байгаа. Тэгэхээр хоёр оронтой тоор бол гаргаж болохгүй гэдэг нэг тийм даалгавар авсан юм шиг л ерөнхийдөө манай одоо тоон датамд гарсан. За бас арайч тэгж одоо даалгавраар бас гаргадаг биш байх гэж бол найдаж байгаа. Бид нар ч юм бас харьцангуй бас нэлээд юу уусан шүү дээ тий. Дарчилсан гэж хэлэх юм уу давсан шүү дээ. Тийм учраас ер нь бол тийм нөхцөлийг гаргасан. За одоо ингээд нэг 9.6-тай за яг энэ эргээд нэг 8 руу бас бууцсан байж магадгүй. Монгол банкны сайтнаас одоо эргээд харъя. За тэгэнгүүт энийг эргүүлээд одоо дээшээ инфляцийн буюу инфляцийг дээш нь алдахгүй тул интерest rate-ийг буцаагаад өсгөж байгаа нөхцөл байгаа. За энэ бол өнгөрсөн жилийн сүүлээс одоо ингээд хэрэгжиж явж байгаа ийм асуудал шүү дээ. За тэгэнгүүт одоо өнөөдрийн нөхцөл бол ерөнхийдөө тогтож байгаа. За манай юу бол ажилгүйдлийн төвшин бол энэ дээр нэг сүртэй импакт энэ төр бол орж ирдэг юм аа. Манай датанууд чинь нэг хэцүү юм тэр шууд ингээд нөлөөлөл бас айгу багтай. Тэгэхээр интерest rate буюу бодлогын хүү инфляц хоёр бол харин сайн одоо корреляцтай байдаг гэж ойлгож болно. За энийг хүссүүсээгүй Төв банк ерөнхийдөө өсгсөн. Маш хэцүү одоо хүн шийдвэр гэж ойлгож болно л доо. Төв банкны хувьд бол бизнесүүдийг улмал одоо хэцүү нөхцөл рүү түлхэж чинь гэсэн үг. Хувийн хвшлүүд одоо улсаа авч явах одоо тэр нөхцөлийг ерөнхийдөө бас боомлж байгаа хэлбэр баггүй да ерөнхийдөө. За ингээд инфляцийн нөхцөлийг бол баг дажгүй одоо тогтоогоод авлаа. Энэ бол одоо хийх ёстой асуудал бол хийсэн гэж ойлгож байна. За энэ дэр чинь би түрүүний юу яриаг гаргаад ирсэн гэхээр за энэ бол одоо манай төгрөг доллар хоёрын харьцаа яваад байгаа. За би эргээд фискал руугаа холбож ярина шүү. За төгрөг долларын харьцаа гэдэг бол одоо ингээд энэ 23 оны 3 сард ийшээ бүр 3520 морил орж ирсэн ба шүү дээ. Энэ нөхцөлийг давсан нөхцөл үүссэн. За энэ давсан нөхцөлийг хүмүүс за ялангуяа шинжээчд юу гэж хэлж байгаа вэ гэхлээр
Сүүлийн үед Монгол нүүрсээ зарч чадахгүй. За ингээд эдийн засаг бол одоо хумигдаад ирэхин цагт бол Монгол төгрөг үнэ алдна. Монгол төгрөг үнэ алдахаар доллар илүү үнэтэй байх юм байна гэдэг байдлаар ерөнхийдөө доллар цуглуулж байгаатай холбоотой өсөлт гэж хэлдэг. За энэ бол нэг 5% таа байхад бол одоо хэвийн л гэж тооцогддог л доо. Угсаа яг л нэг ийм нөхцөл үүсдэг л дээ. Тэгэхээр өнөөдрийн явсан нэг энэ нөхцөл чинь бол 5.7% таа байна гэсэн. За ер нь яг юуг болохоор валютын үн ханшийг юутай харьцуулж харддаг. Тэгэхээр ерөөсөө тэр орныхоо за энэ бичсэн байна те. Mongolian Foreign Exchange Reserve буюу валютынхаа нөөцтэй холбоотой л гэж үздэг. Хэдлийн нөөцийг гаргаж ирээд харъя л та те. Тэгвэл манай нөөц бол харьцангуй бас энэ 22 онд байснаасаа бол хамаагүй өндөр болцсон байгаа буюу 5.5 биллион долларын одоо нөөц байна гэсэн манай Монголд. Яг долларын. Энэ хайцэг дээр шүү одоо болохоор нэг хэд байна 514 хавцаа юм уу да тий. Тэгэхээр 5 гарам одоо биллион долларын нөөцтэй байгаа юм чинь бид нар ерөнхийдөө дажгүй сайн байгаа гэдэг нэг юм ойлголт явж байгаа нэг талаасаа. За эргээд энэ өсснийг нэг хилээдгий. Манайх 21 онд бол бас харьцангуй 20 оноос 21 онд бол харьцангуй долларын одоо нөөц их сайтай болоод энэ дээр 2850 орчим дээр бол ерөнхийдөө долларын үнэлгээ бол жил хагас орчим барьсан юм шүү те. Нилээн сайн барьсан бааз энийг харах юм бол хэд гинөө? Тийм байна 544 өдөр гэж шүү дээ ойролцоогоор. За 540 гаруй өдөр. Энэ үед бол 2850 дээр байсан. Валюта зарсаар агаал тэгэл ерөнхийдөө энэ валютын нөөц нь буураад ирэх цагт тэрийг ерөөхдөө даахгүйгээр буцаал одоо долларын үнэ өсөж байгаа явдал юм ба шүү дээ. Тэгж ойлгож байна. Ер нь бол яг мөн тий. Тэгэхээр энэ одоо буурж байгаа асуудал юутай холбоотой юм гэхээр за харах юм бол энэ өөрөө 2022 онд ерөнхийдөө үргэлжлээ явсан асуудал байгаа энэ дээрээс. Энэ рейнж бол ерөнхийдөө байсан рейнж шүү дээ. За би ханаад үрцэн байгаа даа шүү. Тэгээд энээс доошогоо ундаг нь буюу манай нөөц ингэж багасдаг нь юу юм гэхээр Орос Украины дайнтай холбоотойгоор манай нөөц багассан байдаг. Яг гар дээр бэлэн эргэлдэжсэн долларын тоо хэмжээ багассан л гэсэн үг л дээ. Тэрний яагаад юм гэхээр Оросоос ерөнхийдөө хүмүүс орж ирээд валют аваад тэгээд гарч исэн банкнууд хүртэл ингээ валют өгөх боломжгүй болсон байсан. Нэг хүнд 100 долларын одоо дээд лимиттэй өдрийн тий. Тэгэхээр 100 доллар гэдэг бол өстой юу ч биш шүү дээ тий. Гадагшаага одоо худалдаа хийдэг хүмүүс байлаа гэхэд тийч чи нэг 30-40 мянган доллар хэдэн өдөрт яаж судлах вэ? Жишээ нь төлбөр төлөе гэвэл тийм хүнд нөхцөл рүү орж исэн. За тийм учраас бид нар хичээнээс хойш 2850-аас ерөнхийдөө 3500 алдсан нөхцөл байгаа. Тэр бол валютын нөөц буурсантай холбоотой байхгүй тий. Тэгсэн чинь өнөөгийн нөхцөл яагаад ингэж дахиад өсөд ороод ирж байгаа юм бэ гэхээр яг нөгөө Монголын эдийн засаг хумигдаад байна гэдэгтэй холбоотойгоор хүмүүс доллар нөөцлөд байгаатай л асуудал уйлдэж байгаа. За тэгэнгүүт манай нөөц сайн байна гэж хэлэх чинь штэ би бол нэг талтаа. Тийм бааз. Гэтэл нэг зүйлийг харах хэрэгтэй. Энэ дээр юу харах юм гэхээр Монголын GDP гэдэг үзүүлэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг харьцуулж харах одоо шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр ингээд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн бол ойролцоогоор за 20 оны нэг юм хамгийн өндөр үеэр нь л харъя л да 19 оны сүүлч хавцаагаар. За ингээд хойшоо харах юм бол 14 биллион доллар гэж байгаа. Энэ дээр гарч байгаа. 14 биллион доллартай байхад биднэрт ойролцоогоор 5 орчим биллион долларын нөөц байсан юм бод өнөөдрийн манай 20 гаруй биллион долларын эдийн засгийн дээр дахиад 5 гаруйгийн нөөц байгаа нь өөрөө яг үнэхээр хүрч байгаа юу гэдэг асуулт гэсэн үг. Тийм аа 13 таа хахад 5 орчимтай байсан байхад яг 20 таа хахад эргээд бидний нөөц 5 орчимтай байгаа юм байна тий. Дагаж өсөхгүй байгаа юм. Дагаж өсчихсэн бол баг ойролцоогоор валютын нөөц 7-8 дээр очих хэрэгтэй байсан юм шүү. Яг үнэ. Яг одоо энэ корреляцаа барьж исэн бол гэсэн үг шүү дээ тийм ээ тий. Тэгэхээр энэ дээшээ өсөд байгааг чинь бас буруутгаж болохгүй байгаа нэг юм асуудал байна. За би энийг болохоор урд нь болохоор юмнуудаар бас ярьж л байсан. Гэхдээ би ингэж ярьсан. Манай өмнөх нөөцийн хэмжээг бол давсан нөөцтэй болцсон. Бид нар харьцангуй бас валютын үнэлгээг нэг алдаад байх
уг нь бол их шаардлага байхгүй гэж харжсан боловч энэ дээр тэр үед бол GDP-гээ ерөөсөө тооцож харддаггүй байсан асуудал юм. Яа би нэг өнөөдөр яаж юм гэхээр бас л Монгол банкны хүн ил хэлж байгаа л үгийг би дамжуулж байгаа гэсэн. Тэр урд нь бол бидний дотоодын нийт бүтээгдэхүүн чинь тийм байсан шүү дээ. Одоо ийм болсон шүү дээ гэж ерөнхийдөө яг шууд хэлээгүй. Гэхдээ тойрогоор хэлж л байгаа юм л да. Тэгэхээр энэ надад маш үнэн санагдаж байгаа. Ер нь бол хүмүүс бас нөгөө нэг юу биш байх нь шүү дээ. Одоо тэнэг мангар сохор дүлийн ийм биш байх нь шүү дээ. Тийм учраас ер нь бол валютын нөөцийг өөрсдөө хадгалж байгаа нь бас энэтэй холбоотойгоор ингээ явж байгаамаа. За тэгэнгүүт манай энэ 20 одоо биллион долларын буюу за энэ дээр бол 20 гэдэг чинь ойролцоогоор нэг 77-8 их 80 төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг харуулж байна. За Монгол банкны сайтн дээр бол 12 метр дээр бол Монголыг бол 80 их 80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэж бичсэн байгаа. Тэгэхээр ер нь бол нэг энэ хавцаал гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар дахиад долларынхаа нөөцийг сайжруулах шаардлага ингээд үүсчдэг гэсэн. Энэ чинь нөгөө байнгын хэрэглээ нэмэгдээл өсөөл ингээд яваад байгаа учраас бид нар нэг тодорхой тоон дээр байгаад иж болохгүй л хана шүү дээ. Тэгэхээр илүү их бараа бүтээгдэхүүн зарах хэрэгтэй болж юм. Илүү сайн ажиллах хэрэгтэй болж юм. Гэр контракт сайн хий. Тэгээд гол нь нөгөө 38%-ийнхаа одоо нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ эзлээд байгаа 38%-ийнхаа тэр төсөв гэдэг зүйлийг багасгах шаардлага үүсэж байгаа бид нар шүү дээ. Тийм багаз. Үнэхээр гаднаас бид нар зарыг гээд юм зарч чадахгүй шүү дээ. Одоо бид нар нүүрсээ зарыг гээд одоо хятад дээр нэг хэсэгтээ бол ингээл зогсож чинь бид нар өөрсдөө нийлүүлээгүйсээ болж одоо ерөнхийдөө бас бойкотонд орсон ч асуудлууд байгаа, овоолгууд үүссэн ч асуудлууд байгаа. Тэрийг бид нар мөнгөний авчаад байгаа мөртлөө хүргэж өгөхгүй байгаа асуудлууд байгаа. Гэх мэтчлэн өчнөө асуудал байгаа тийм дээр. За нөгөө талаас мэдээж энэ дээр нь бизнес явж байгаа. Бизнес явж байгаа учраас бизнесийн зарчмыг хадгалахгүй байгаа учраас энэ дээр нь зөрүүлээд юу хийж байгаа асуудал байгаа. Гэтэ бас харьцангуй эргээд гайгүй сэргээд байгаа шүү. За. Нөх амар бас хүмүүсийн яриад байгаа шиг дампуураад ингээд амар байхгүй бол одоо асуудал бас байхгүй. Тэгээ ер нь манайх ч одоо хятад руу л хамаг юмаа зарж ер нь борлуулж одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээ бүрдүүлээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо хятад чинь гол эрчим хүчний тэр үүсвэрээ ер нь ирээдүйд ер нь цөмийн эрчим хүчээр бараг хийх гээд бараг тэрийг босгох гээд нэлээд олон атомын цэглэгаан станц бариад байна л да. Тэгэхээр энэ дээр манай ирээдүйд нийлүүлэлт буураад угаасаа ер нь хэцүү байдал орох нь бол тодорхой гэж ойлгож байгаа зүг үү? За яг уу наачин бол жоохон нүүрс борлуулах хэмжээгээ нэмэгдүүлээд байгаа юм. Үгүй наачин болохоор бидний зардаг нүүрс жоохон өөр нүүрс юм. Одоо чи болохоор сая яг эрчим хүчний талаас нь ярьж байгаа байхгүй манайх бас эрчим хүчний нүүрстэй л дээ. Гэхдээ бид нар хятад улсад бол бараг л 1% хүрэхгүй 0.1 хэдхэн хувьтай эрчим хүчний ганц нэгхийн хөлийн цаана байдаг нэг юм жижиг цэглэгаан станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. Одоо бидний энэ зараад байгаа буюу 83.3 сая тонныг зарнаа гэж төсөөлчөд байгаа тэр нүүрс чинь болохоор коксчих нүүрс байхгүй. Коксчих нүүрс гэхээр юу гэдэг юм гэхээр нөгөө ганыг чинь хайлуулаад төмөр болгодог тэр одоо нүүрс гэсэн үг. Нэг талаас ийм төмрийн хүдэр шохоон чулуу орж ирээд нөгөө талаас коксчих нүүрс чинь орж ирээд нийлүүлээд шатаагаад тэр шатсан хайлмгийг нь хэвэнд цутгаад одоо гам буюу энэ төмөрний одоо бэлтцийг хийдэг гэсэн үг. Ерөнхийдөө яг хэтэрхий бүдүүн баг ярьж байгаа шүү би. Тэгэхээр энэ өөрөө бидний зардаг бүтээгдэхүүн чинь нөгөө эрчим хүчний асуудал биш аахгүй. Төмөр үйлдвэрлэх л асуудал юм байна. Тийм учраас төмрийн хэрэглээ ерөнхийдөө дэлхийд дээр ямар байнтай холбоотой гэсэн үг. Тэгэхээр яг бас нэг хэсэг пропаганда гэх юм уу эсвэл судалгаагүй хүмүүсийн зүгээр амных нь юм одоо юу гэх юм бэ те сайхан бурж идэг нэг үг нь юу юм гэхээр одоо ингээл одоо төмрийн зах зээл байхгүй боллоо хятад ч авахаа болсон одоо Монгол ч ингээл ядуурлаа гэж хэлж байгаа байхгүй. Яг үнэндээ тийм биш. Хятад бол гадаад руу экспортлох нэг хэрэгцээ байгаа. Дотооддоо хэрэглээний хэрэгцээ гэж хоёр тусдаа байдаг. За хятад яг хөө зүгээр экспортын гангийн үйлдвэрлэлийг багасгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол манай гам бол олон улсын зах зээл дээр үнэн нь унаад байна гэдэг дээр хязгаарсан нийт гарцаа. Гэхдээ дотоодын хэрэглээ бол маш өндөр хിവэрэ байгаа буюу тэр одоо бидрээс авдаг хэмжээ бол нэг тийм амар буурхаар хэмжээнд энэ төр очоогүй. За ялангуяа гадагшаага тэр нөгөө нэг
экспортлж исэн хэмжээ чинь өнгөрсөн 24 онд болохоор 33%-аар нэмэгдчихсэн байсан. За би зарим нэг тоонуудыг ганц 2%-аар зөрүүлж иж магадгүй шүү. Хятад 33%-аар 24 онд нэмж гадагшаага экспортлж исэн нь тэрнээсээ багасгаж байгаа байхгүй. Түүнээс биш өөрсдийнхөө хэрэглэн байдаг тэр үйлдвэрчлэлтийн гангаа бол бууруулаад байгаа асуудал байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт манай улс чинь Хятад улс өнгөрсөн жил 121 сая тонн коксч нүүрс авснаас манайх бараг 80 орчмын дангаар нь нийлүүлсэн. Тэгээ үлдсэн 40 гаруйг нь бол улс орнуудаас авсан байх нь шүү дээ. Энэ дээрээс за Америкаас бол нэг 8 сая маяг ч үлээ авдаг баха. 8 сая биш ээ. Нийт хэмжээнийхээ 8% байж магадгүй шүү. Тэгэхээр нэг 10 хэдэн сая маяг байх. Тэгээд тэр нөхцөл бол одоо жишээ нь Хятад руу орж ирэх бас боломж нь нэлээд хомс болсон. Яагаад тэгэхээр бид нар тарифын асуудлыг мэднэ шүү дээ, тий. Тариф ингээд сайхан болоод айгүй багаар тогтсон боловч стил 30% нэмэгдэлтэй хэвээр байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр 30%-ыг ерөнхийдөө яг өнгөрсөн жилийнхаараа явах юм бол Монголд уг нь тийм одоо шинэ спейс үүсэж шүү дээ, тий. Монголоос авах нь илүү хямдхан тусах ёстой шүү дээ. Мэдээж эн чинь бизнес явж байгаа. За тийм учраас тэрийг бол нөхөхийн тулд бид нөгөө тоо хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг дээрээ бол одоо бас дахиад чичирхэл хэрэгтэй байх. Одоо нөгөө бонтоо сайжруулаад тэрний ажилд ороод ингээл явах юм бол тэр нь сайн л да. Гэхдээ гол бас юм чинь бас үн яваад байгаа шүү дээ. За тэрийг эргээд нөгөө юун дээрээ яриа. Фискал дээрээ хэдлээ яриа. За ингээд нийтэд нь харах юм бол манайх дажгүй байх гэж би бол хувьдаа бодож байна. Дэлхий дээр төмрийн хэрэгцээ үргэлжийн мөх өсөж явах юм. Яагаад тэгэхээр хүний хэрэгцээ үргэлж өсөж идэг болохоор хүн төрлөختөн үргэлж үржиж идэг болохоор хэрэгцээ буураад ингээд нам зогсоод байхгүй болно гэдэг дээр би итгэдэггүй баггүй. Тэр угаасаа л түүхээр харуулдаг. Тийм учраас зүгээр нөгөө ингээд үр хөтлөхийн салбар нь дампуурлаа тэрнтэй холбоол ингээд нүүрс мөсийг ярих гал байдаг. Ялангуяа попчууд. Тэгэхээр тэр попууд бол зүгээр юу ч мэддэггүй судалгаагүй нөхдүүд л байдаг дандаа л. Тийм учраас би тэдний үгэнд бол нэг тийм итгээд байх одоо шаардлага байхгүй л гэж үзэж байгаа. Тийм учраас манайх зүгээр гаргадгаараа гаргана. Бид нар бол нийлүүлэлтэн дээр бол алдсан нь үнэн. Өнгөрсөн жил бас нэг асуудал юу үүссэн гэхээр гаднаас импортоор авч ирсэн нүүрсэн дээр бол Хятад улс тариф буюу татвар тавиагүй байдаг байсныгаа өнгөрсөн жил 3%-аар ч илүү тавьсан. Тэр чинь биднэрт нөгөө ордог орлогоос шууд дутчихин л гэсэн үг л дээ. Тим нөхцөлийг хийсэн. Тэгээд яг хөө тэрийг бол бид нар угаасаа л Хятадын полиси учраас дагахаас өөр арга байхгүй. Тэгэхээр манай хэмжээ бол яг зүгээр 80 маяг руугаа бол дөхөх баха энэ жил. Гэхдээ нөгөө үн гэдэг л асуудал яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо үн рүү хоёлаа орж ийн гэдэг нь юу хэлэх гээд байгаа юм гэхээр төсөв гэдэг зүйл шууд холбоотой байдаг. Төсөв дээр буюу бид нар олох орлогоо нийт хэмжээг нь хаанаас олох вэ гэхээр татвараас, юмнаас, гадаад худалдаанаас ингээд бүрдүүлж байгаа шүү дээ, тий. Тэнгүүт тэрний нүүрснийх нь хэсэгтээ бид нар 105 Америк доллараар 1 тонн одоо нүүрсийг зарна гэд бичээ тавьсан байгаа. Тэнгүүтээ 83.3 сая тонноо зарна гэд. Энэ өөрөө манай Монголын fiscal policy-гийн асуудал байхгүй. Яагаад бид нэр 105 гэж үзэж байгаа? Яагаад тэрийг заавал ийм fix дээр тавьж байгаа? Буюу тэнцвэржүүлсэн гэж хэлдэг л дээ. Тэнцвэржүүлсэн үнээр бид нэр тогтоогоод байх нь өөрөө яг зөв юм уу гэдэг асуудал байна. Тэнцвэржүүлсэн үн бол өнгөрсөн жилүүдийн одоо дундаж үнэлгээ юмнуудаар ингээд гардаг үн байдаг. Тийм учраас тэнцвэржүүлсэн үн өөрөө заавал дандаа бидний одоо эх жилийг төлөөлж их албатай биш байхгүй юу? Яг тэгэхээр өнгөрсөн жилүүдэд нийлүүлэлтийн сүлжээ доголдсноос болоод коксч нүүрсний үнэлгээ өссөн байхгүй. Тэ? Одоо нөгөө юу ковидын дараа ингээд бүх нийлүүлэлтийн сүлжээ стак болж явахад чинь $400 фьючерс зах зээл дээр хүрсэн гэж ярьдаг шүү дээ, тэ. Энд чинь өөрөө асуудал байхгүй. Тэгэнгүүт бид нар чинь нөгөө нэг өнгөрсөн жилүүдийнхаасаа тооцоод авахар чинь өнөөдөр тим хэмжээнд зарна гэж тооцож болохгүй байгаа сте. Тэр үеийн чинь нөхцөл байдал шал өөр нөхцөл байдал шүү дээ, тэ. Тийм учраас ер нь яг хөө зүгээр төсөв хийж байгаа хүмүүс илүү энэ аргачлаа бас өөрчлөх шаардлага байгаа юм болов уу гэж би зүгээр бодоод байгаа. Түүнээс яг энэ мэдгүй тэгж хийдэг ёстой ч юм уу мэдгүй л дээ. Ер нь бол бид нар заавал тийм муухраар байх албагүй шүү дээ.
Магадгүй нэг судалгааны байгууллагын ч юм уу харж байгаагаар олон судалгааны байгууллагуудын дунджаар ч юм уу энэ төр авах юм бол айгүй зүгээр байх гэж би зүгээр бодож байгаа юм шүү. Тэгэхээр тэр асуудал биднийг энэ жилдээ бол асуудалд оруулж байгаа. Тэгэхдээ энэ нь байнгын оруулаад байна гэсэн үг бас биш юусэн. Энэ жилдээ бол бид нэр тодорхой хэмжээнд төсөв бүрдүүлж чадахгүй асуудалд орцсон явж байгаа одоогийн байдлаар. Энийг бол нөгөө сангуудаас нь хийх ёстой буюу бид нэр худалдааны тэнцэл нэмэгтэй байх үедээ өөрсдөө сайн цуглуулж явах ёстой байсан. Ийм нөхцөл үүсгэхэд гаргаж явах ёстой байсан. Тэр мөнгөө өөрсдөө идсэн байгаа байхгүй. Тийм учраас бид нар одоо асуудалд ороод байгаа. Энийг бас олон эдийн засагч нар ярьдаг шүү. Энэ дээр төсвийн доктортой байдлын тухай хууль муулин дээр бас оруулаад өгсөн юмнууд байгаа. Тийм учраас манай Монгол энэ жилдээ бол асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ урт хугацаанд бид нар нөгөө тэнцвэржүүлсэн үнээрээ мэдээж өмнөх жилүүдийн дунджаар ингээ багасаа явахаар нэг тодорхой дажгүй үн дээр очих байх л та. Тэгэхээр тоо хэмжээндээ хүрч их юм бол яг зүгээр миний хувьд бол гайгүй явчихвол мэдээж жоохон бутаад ингээд асуудал болоод эхлэх юм бол бонд гаргана гэж нэг үзэх бах. Нөгөө талдаа нөгөө одоо дахиад нөгөө фискал руугаа л ярих гэдэг байгаа шүү. Төсөв гэдэг юм бол багасгах хэрэгтэй, танах хэрэгтэй. Тийм учраас манай фискал өөрөө бүшит байгаа учраас энэ дээр хүмүүс өнөөдөр ийм реакц гаргаж байгаа. Би энэ залуучуудыг маш их дэмжсэн. Хүмүүсийн тавьж байгаа шаардлага нь юу байсан гэхээр татвараа багасгах гэдэг шаардлага байсан. За нөгөө орлого юмнуудаа нотол те буюу бидний төлсөн тэр татвар ийшээ тийшээ ингээд хамаагүй зарцуулагдаад байгаа юм биш үсттэй гэдэг одоо аргумент гаргаж ирж штэ. Тийм учраас тэр өөрөө маш зөв болчихж байгаа гэсэн. Миний татварыг багасгаагүй мөртлөө тэнцээ илүү их мөнгө төлөөд байгаа юм биш үстэй л гэдэг асуудал байхгүй тий. Хамаагүй юм руу зарцуулаад байгаа юм биш үстэй. За би тэгэхээр энэ дээр нэг бас нэг ганц нэг юм харуулаадах юм. За би ингээ иргэдийн төсөв гэдэг юмыг нэг харуулаадах юм. Иргэдийн төсөв гэж жил болгон гарч идэв. Одоо хүмүүс ер нь бол энэ дээр жоохон дадаж сурах хэрэгтэй, ойлгодог болох хэрэгтэй л гэж бодоод байгаа шүү дээ. За иргэдийн төсөв 2025 гэдэг. Энэ дээр тоон дата мэдээллүүдийг нэлээд багасгаж өгсөн байдیں۔ Одоо нөгөө хүмүүст ойлгомжтой болгоод энэ төр тавьдаг гэсэн үг байхгүй. За иргэдийн төсөв 2025 гэдэг энэ тохиолдлыг ерөнхийдөө хүмүүс олж хараад бидний төлж байгаа татвар хаашаа яваад идэм бэ гэдгийг нэлээд сайн хэмжих хэрэгтэй л доо. За энэ дээр макро үзүүлэлтүүдийг оруулсан байгаа тийм. Монгол улсын эдийн засаг 25 онд дунджаар 8 орчим хувиар өснөө гэд бичсэн байна шүү дээ тий. За тэгвэл энийг хэдлээ жоохон батлаад харъя л та. Би энэ tradingeconomics.com дээрээс Монголын мэдээллүүдийг гаргаад ирсэн шүү. За тэгсэн чинь GDP одоо жилийнхаа өсөлтөөр бол ихний улиралд энэ хараа 2.4% гарсан баз Q1 дээр 25 онд. Бид нар 8% руу зориод байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэл 2.4% гарсан баз. За окей. За энэ бол failed чинь те тэгэхээр ер нь бол харж байгаа. За одоо бол бид нар нэг 95 орчим дээр одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг хүргэнэ энтергээ бичсэн байна. Ингээд зохиол бичээд байгаад нь айгу одоо дургу ялангуяа энэ юм судалж хардаг хүмүүс айгу дургу байдаг. Тэгэхээр одоо угаар бол 80 байгаа. За энэ болохоор худалдааны тэнцэл буюу экспорт импортын зөрөө. Тэнгүүд одоогор бол бид нар ингэж зарцсан байгаад ингэж худалдаж авсан байгаад буюу нэмэгтэй явж байгаа шүү дээ тий. Импорт экспортын зөрөө тэгэнгүүт энийг худалдааны тэнцэл гэдэг. Англиар бол trade balance гэж бичиж байгаа шүү дээ тий. Яг үнэ trade balance тий. За тэнцэл гэдгийг сонгочихгүй да тий. Тэгээд юугаар харъя. За яг 24 оны бүгднийг нь оруулчих тэгэл харагдчих үстэй. За энэ болохоор бидний өнгөрсөн жилийн перформанс гэхгүй. Дажгүй сайн өсөлттэй, өндөр өсөлттэй явж штэ тий. За энэ тэгээд нөгөө доош унцсан юм биш шүү. Энд чинь нөгөө 25 он эхэлж байгаа болохоор шинээр эхлээд байгаа. Шинээр эхлээд. Тий. Гэхдээ энэ харьцуултыг хардаа. Тэнцэл өөрөө өнгөрсөн жилийн 1-р сард 331 байсан бол одоо 46 хаан байгаа байхгүй бидний хувьд маш муу үзүүлэлттэй явж штэ тий. Тэнгүүтийн 4 сарыг харьцуулах юм бол 1500 харьцсан 600 байна гэсэн үг байхгүй. За энэ дээр болохоор импорт экспортыг ингэж байгаа харчи.
За ядаж л энэ хараа. Энэ дээдлийнхэн зарсан бараач нь л гэсэн үг шүү дээ. Ядаж энэ хоорондын зайн холдоод байгаа зү тий. Тийм ээ. Зарсан бараач ийм байгаад худалдаж авсан чи ийм байна л гэсэн үг шүү дээ. Тэгмүүд энэ хоёр маш ойрхон байна шүү дээ. Яг хөө зүгээр нэмэгтэй л явж байгаа юм байна л да. Гэхдээ маш юутай л гэсэн үг. Чамлалттай тий. Одоо энэ шиг бол биш гэсэн санаа шүү дээ тий. Тэгээ оны эцэст бол бас нэлээд харагдах бах. За энэ дээр болохоор юу гэсэн гинөө? За ойролцоогоор хэдэн үеийн юутай юм те харагдаж байна. Инфляцийн түвшнийг бол ойролцоогоор нэг 8 гэж төсөөлсөн байсан баха. 8 руу авчирна. Сая өнгөрсөн хэлбэлүүд бол 10 руу гараад тэгээ нөгөө интерest rate чинь өсгцснөөрөө бол эргээд яг бууж байгаа шүү дээ. Одоо тэр чинь төв банк яалт жаргагүй хийж байгаа байхгүй. За нэг ийм асуудал. За энэ төсвүүдээр л яригдж байгаа зүйлсүүд шүү. За тэгээд төсвийн за ер нь бол төсвийг ингэж бүрдүүлнэ гэдэг асуудлыг энэ дээр өчсөн ба. За би энэ дээрээс нь илүү сайн тайлбарлая. За төсвийн нийт орлого гинэ. Төсвийн нийт орлогыг чинь юу хийцэн шүү дээ тий. 36 зөвл юм байна л да. 36-аар хийгээд зарлах нь 34 болоод бид нар чинь нэмэгтэй буюу анх удаага нэмэгтэй төсөв энэ төр батлаа гэж бас сүрч юм болоод гэсэн тий. За энэ дэр тоо мэдээллүүд харагдах хэвээр. Хой. За төсвийн орлого бол 36.8 байх хэвээр байна. За өнгөрсөн жил бол 30 байсан юм байна тий. Тэгээд ингээд 6.2 их 80-аар нэмэгдүүлсэн. Бид нар энэ 6.2 их 80-аа 2 их 80-ыг нь болохоор уул уурхай салбарын одоо өсөлтийн нөлөөллөөс буюу өнөөдрийнхоосоо өснө гэж төсөөлсөн байх нь шүү дээ тий. Энээс 2 их 80-ыг болно. 4 их 80-ыг болохоор уул уурхайн бус салбаруудаас цуглуулна гэж ерөнхийдөө төсөөлжсэн байх нь тий. За тэгээ одоо ингээ хардаа үлэмжийн одоо жишээ нь энийг 1850-аар ингээд алтны үнийг ингэж тооцож тавьж байгаа байхгүй юу? Why тий? Одоо яг одоогоос 3 жилийн өмнөх миний хийсэн видеон дээр 1620 бол хамгийн сүүлийн үнэ гэж хийсэн видео. Тэрнээс хойшоогоо одоо манай төсөөлөл яагаад ингэ хөдлөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Өнөөдөр бид нар нэг унц алтыг хэдэр тооцож байна? 3500 одоо хүрчлээ 400 орчим хүрсэн. Тий. Тэгэхээр яагаад ингэж тооцоод байгаа вэ? Энд чинь тооцооны асуудал байгаа сте тий. Тийм ээ. Энэ бол асуудалтай байгаа сте. Аль муу предикт хийж штэ тий. Тийм ээ. За 18 тоныг ерөнхийдөө бас борлуулна гэж тооцож ирсэн юм байна. За зэсүүл ойролцоо байгаа. Зэсүүл нэг 9500 орчимтай байгаа. За 1.7 саяыг одоо борлуулна гэд нэг тийм том хэмжээ алга. За энэ нөгөө манайх чинь 83.3 сая 83.3 сая тоныг 1 тонн бүрийг нь 105 ам доллараар ерөнхийдөө борлуулах буюу өнөөдөр хэд байгаа юм бэ? Энд чинь бас нэг за ямар ч гэсэн л доошоо байгаа тий. Энэ тоод гэхдээ бид нар SX code-оос ерөнхийдөө харж байгаа буюу энэ зарж байгаа урныхаагаа харах хэрэгтэй шүү. За төмрийн өдөр бол юм бага хэмжээтэй юм чи мэдэхгүй. За ингэж бүрдүүлнэ гэсэн байна шүү дээ тий. Бид нар ингэж бүрдүүлнэ нэг талаасаа уул уурхаагаас. За татвараасаа бид нар яаж бүрдүүлэх юм бэ гэдэг энэ чи бичсэн байна л да. За энэ чи орлогын албан татвар гэдэг нэг асуудлыг тавьсан байна тий. За орлогын албан татвар гэж юу юм гэхээр за чи ер нь юу гэж бодож байна орлогын албан татвар? За тухайн хүн ямар нэгэн орлого олоход эндээс нь албан байдлаар буюу шууд тэр хүнд бүх цалингийн өгүүлгүйгээр шууд хасаж тооцсон үнгээр өөртөө төрүүлж авч орлого олж байгаа юм болов гэж ойлгож болох. Тий. Болох үү тий. Тий. Улс нь мөнгөний тэнцэнээс ч хувь авна л гэсэн үг шүү дээ тий. Энэ угаасаа бидний амьдарч байгаа систем юм байна. Энийг одоо хүлээн зөвшөөрөхгүй байхаас өөр арга байхгүй. Энийг хүлээн зөвшөөрнө. За тэгээд тэндээс бол 10 их 80 бүрддэг байх нь шүү дээ тий. Энд чинь 10 их 80 байхгүй. 10,000 тэрбум гэж шүү дээ тий. Одоо энэ тоомог бол тэдлээ хүмүүс айгуу сайн мэддэг болоосоо тий. 10,000 тэрбум 10,000 тэрбумыг бол зөвхөн хүмүүсийн цалин урамшуулал за хуваараа хийж байгаа одоо
8-аач байд юм уу, тийм зүйлсүүс эсвэл түрээсийн орлогоос ч гэдэм үү те. За хувьцааны ногдол ашигаас хувь аавн ч гэдэм үү. Ингээд эдгээр зүйлсээс бол ерөнхийдөө аваад бүрдүүлдэг байна шүү дээ. Зөв. За нөгөө талдаа болохоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварч бас иш орж байгаа. За тэр нь бол ойлгомжтой шүү дээ те. Байгууллагууд борлуулалт хийгээд ч юм уу үйлчлэгээ хийсэн бол тодорхой хэмжээгээ бол ишээгээ бас өгнө л гэсэн үг. Бас түрээсийн үйлчлэгээ энэ хийдэг бол бас л өгнө л гэсэн үг те. За тэгвэл нийгмийн даатгалын орлого гинэ. За энэ юу юм гэхээр түрүүний нөгөө миний яриадсан зүйл гэсэн. Байгууллага хүмүүсийн өмнөөс өгөөд байгаа юм шигээр өгдөг асуудал байхгүй. Байгууллага нь ч гэсэн хүмүүсийн өмнөөс өгөөд байна гэж ойлгоод хөвшсөн. Хүмүүс ч гэсэн байгууллага хэдэн хувийг заавал өгөх ёстой шүү дээ. Та нар өг гэдэг байдлаар ханддаг. Энэ өөрөө одоо энэ системийн алдаа гэх юм уу? Танд ирэх ёстой байсан мөнгийг байгууллага чиний өмнөөс өгж байгаа штэ гэдгийг хүмүүс ойлгодоггүй гэсэн. Угаасаа л чиний цалингаас чинь тийшээгээ улс руу татвар болгож өгж байгаа асуудал байхгүй. Тийм учраас хүмүүс одоо энэ дээр маш хариуцлагатай хандаад би тэртээ тэргүй 25 орчим хувийн татвар цалингаасаа өгдөгөө гэдээ одоо энэ төсөв мүсвэр дээр аюу анхааралтай ханддаг болмоор байна. Миний төсвийг яг болж штэ тэр ихтэл нь одоо ингээл харагдчихлаа. Тэгвэл хүн болго ингэж хандахгүй байгаа. Одоо жишээ сая өнгөрдөг сард бол татвараа багасгах гэдэг аян ингээд хэрэгжүүлээд би тэр юм дээр нь очиж суулаа л да нөгөө амраа энтри хийж байгаа. За нэг 8 үнэл зурулж байгаа. Өдөржингөө одоо бид нар татвараа багасгах гэдэг юм хөдөлгөөнийг хэрэгжүүлэх шаардлагатай байна ингээд бид нар хитрхи их өндөр татвар төлөөд байна гэд ингээд ярихад хүмүүс ирэхгүй байна. Хүмүүс яагаад ирэхгүй байна гэхэлэр өөрсдөнд нь тэр хариуцлага нь байхгүй байгаа байхгүй. Байгууллага энэ чинээс цуглуулад өгчдөг учраас би 10% угаасаа улстай өгнө гэдэг дээр бол болоод байна шүү дээ тий. Гол нь байгууллага тэр өгж байгаа чинь чиний цалин шүү гэдгийг ойлгох юм бол хүмүүс тэрийг одоо хүлээж авах нь л дээ. Тэгэхгүй байгууллага өмнөөс нь өгөөд байгаа юм шигээр байнгут чинь хүмүүс тэрэн дээр нэг реакцлахгүй байгаа. Энэ өөрөө бас нэг тийм хүмүүсийг реакцлахгүй байлгах аргач байж мэднэ те. Асуултын нэг ихтэй. Ер нь бол яг үнэ. Тэгэхээр нэг ийм асуудал байж байгаа. Тэгэхээр нийт ажилтан бол одоо 12 орчим хувийг төлж байгаа. За тэтгэврт бол нэг 8-аас 9 хувийг төлж гинүү да. За би яг татврын хүн биш болохоор сайн мэдэхгүй шүү. 9 орчим хувийг төлж байгаа. Тэтгэмжинд бол нэг 0.8% байдаг санагдаж байна. За ажилгүйдлийн одоо тэр бас татааслахгүй дан чинь 1.2% мөвтэй явж байгаа бах. Өөр чи үдгэлээд ослынхын тэргэж байдаг. За эрүүл мэнд дээр ойролцоогоор нэг 2 орчим хувийг өгч гинүү да. Ингээд нийлээд нэг 11 12 чинь бол бүрдэж байгаа. Ажил олгогч бас яг энэ хэмжээнийхийг л өгж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө ажил олгож байгаа хүмүүс чинь бид нар яхаараа энэ хүмүүсийн өмнөөс ингээд төлөөд байгаа юм бэ гэдэг тавьж байгаа гаргалгаа чинь зүв байхгүй юм нь бол цуглуулагч нь хийж өгөөд нь шүү дээ тий. Тэнгүүт нөгөө хариуцлага үүсэхгүй байна л гэсэн хувь хүмүүс дээр. За тэнгүүт хөрөнгөний албан татвар гинэ. Хөрөнгөний албан татвар яг нөгөө газар эзэмшдэг нэг хаус маустай хүмүүсийн жилдээ нэг юу лээ 0.6% байдаг хаа. За тэгтээ энийг сайн чеклээрээ 0.6% татвар төлөх ёстой. Тэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчд баталдаг санагдаад байна. Тэр хувийг нь. Тэгэхээр нөхөр нэг чи үзсэн үгүй нэг юм нэг нөхөр гарч ичээл би ч нэг тийм өөрийнхөө нэр дээр үл хөдлөх аваад байдаг төрлийн хүн биш дээ гэдэг инээгээд байдаг нэг залуу байдаг шүү дээ. Тэр чинь энээс айгаад ерөнхийдөө өөрийнхөө нэр дээр авдаг гэсэн үг. Тэр одоо татвар гэх юм уу те. За ингээд нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг маш том зүйл байж байгаа те. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бид нар юу гэж ойлгох юм гэхээр одоо юу юм да. Бараа бүтээгдэхүүн авах болгонд эцсийн хэрэглэгч ерөнхийдөө энэ татварыг төлөө яваад байдаг. Уг нь бол үйлдвэрлэгч нэмэн өртөг шингээх тоолондоо өмнөхөөсөө татвар гэ энийг уг нь бол бүрдүүлж явах хэрэгтэй. Даанч Монголд одоо түүхийд параметраар цуглуулахад тийм одоо нөөттэй явдаг ч гэх юм уу те. Тийм асуудал нь харьцангуй бага болохоор бүгднгийн тэр ардлын хэрэглэгчдэр яшаа тавьчихдаг гэсэн үг. Бас нөгөө аж ахуй нэгжүүд чинь цуглуулагч болж өгдөг гэсэн үг л дээ. Энэ бол зөвхөн заваарсан асуудал. Хэлээ энэ дээр бас нэлээ ярих юмуд гарах бах уу. За ингээ онцгой албан татвар бол угаасаа тодорхой те арх мэрхэн дээр орж ирдэг. За эднэрийг мэдгүй байдаг юу ч бит.
За тэгээд ингэж л бүрддэг байх нь шүү дээ бидний төсөвч. Тийм учраас ерөнхийдөө бид нар нөгөө байгууллагаараа төлүүлээд байгаа гэдэг ойлголтоос салаад энэ системийг нэг жоохон шинжлэхгүй авах юм бол бид нар нэг юм хитрхи баг татвартай энэ төр гээл нөгөө эдийн засгчд нь ч бид нар баг татвартай орно шүү дээ гэд ингээд яриад яваад байгаа байхгүй. Тэр өөрөө ерөөсөө биш. Одоо энэ гайгүй улсууд бол энийгээ шийдтсэн. Одоо ийм том ийм Монголиа гэд бид нар маш том баазтай болцоод энийгээ ашиглаж энийг хийхгүй байх юм бол одоо гонигтай л байна те. Энийг яах гэж хийсэн. Ийм Монголиа ч юм бол бас чиж супер төсөл байхгүй. Тэгэхээр чи бид нар өөрсдөө такса файлддаг баймаар шүү дээ. Хүмүүс өөрсдөө цалингаа авчаад тэгээ голд нь үрдсэн байх юм бол тэрийг төлдөг байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж нөгөө хүмүүстэй чинь маш том одоо хариуцлагын асуудал ногдох гэдэг шүү дээ. Тэгэхгүй болохоор байгууллагууд хүссэн үсээгүй хүмүүсээсээ ингэж авч өгдөг байжснаа тэрийг өгч чадахгүй хэрэглээд фейлдчих юм бол нөгөө бизнесүүд ч хөрхий бүх заваа юм үрээд байгаа байхгүй. Одоо чи харах юм бол энэ хувийн хвшлийнхэн хөрхий битүү үр байгаа. Тэгэхээр энэ өрснөөс чинь гарахгүй болохоор чи эдийн засаг яаж томрох вэ? Тийм тэгээд юм хийгээл бодлогын хүүн бас мангар өндөр байгаа даа шүү дээ. Зээл хэм тоолдохгүй байна тий. Инфляц нь өсчдөг тий. Маш олон дарамтыг нэг зэрэг орж ирж байгаа учраас яалтчгүй. Монголын бизнесийн орчин нэр үнэхээр өрөвдмөр. Одоо би энэ хэдэн ажиллаж байгаа байгууллагуудынхаа үйл ажиллагааг харахаар хэвээр үнэхээр өрөвдмөр. Бүх газар ерөнхийдөө нэг тиймэрхүү нөхцөл рүү шилжчихэд байгаа юм л та ер нь бол. Ханаар нөгөө Америкт юу хийжсэн шүү дээ. Тий. Бизнес хийжсэн шүү дээ тий. Тэгэхэд нөгөө бизнесийн орчин сайтай газрын нөхцөл манайх хоёрыг одоо би ингэж яг харж байгаа байхгүй. Тэгэхээр манайх бас арай л амар зэ. Тэнд бол зүгээр нэг юм 2 цагийн дотор би өөрийнхөө хүссэн бизнесээ хийх гэж байгаа гэдгээ мэдээлэл банкндаа өгвөл зээлээ шийдүүлээл. Яг уу ковидын дараах одоо маш тийм rescue plan явж исэн хямдхан зээлүүд байсан үе л дээ. Гэхдээ тэр орчин бол супер. Тэгэхэд манай орчин би өнөөдөр бизнес хийгээд зээл авъя гэх юм бол надад хаанаас зээл олдохгүй ийм нөхцөл байна шүү дээ. Тийм. Тий. За, окей. Бэжгээр энэ зарлага тэр чигтээ яриаггүй үлдэх гэж шин. Хоёлоо зарлага ярьчих дөхөө. За тий. За, нийт төсвий чинь байна шүү дээ. Ихэнх хэсэг нь хаашаа явдгийг гэхээр энэ цалин өсөнд явдаг бохно нь, бараа үйлчлэгээ гэдэг хэсэгт явдаг бохно нь, урсгал шилжүүлэг гэдэг ийм юм руу явдаг. За ингээд нийт урсгал зардал гэдэг дотор болохоор 26 их найд нь урсгал зардал гэдэг рүү явдаг. Хөрөнгийн зардал гэхээр барилга байгууламж барих, их засвар, тоног төхөөрөмж тэгээ ингээд бусад хөрөнгө гэж шít. За энийг мэдэхгүй. Энэ юу ч үгүй. Тэгэхээр бид нар хараа нийтдээ энэчнээсээ 35 орчим их найдыг энэ төсвийн нийт зарлагт одоо зарцуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр цалин хөлсөхээр бид нар юунд зарцуулж байгаа юм гэхээр нийт Монгол улсын төсвийн ажилчдын цалин өгж байгаа гэсэн үг эндээс. За төсвийн ажилчид гэхээр ойлгоо шүү дээ. Багш нар за зэрэг цагдаа юу гэдэг ингээл нийгмийн төрөөс цалинжиж буй бүхээр орж байгаа. Тий. Энэ дээр нийт ажилчдын ойролцоогоор юу лээ 33%, 3.1 нь төрөөс одоо төсвөөс цалинждаг ажилчид бүрдүүлээд байгаа гэсэн. Тэр чинь улам их болоод байгаа шиг лээ. Одоо бол 280 орчим мянган төсвийн ажилчид байна гэж байгаа байхгүй. Энэ чинь саяхан 4-5 жилийн өмнө 70 мянга байсан асуудал юм. Тэгэхээр ийм богинохуу хугацаанд энэ чинь баг 3-4 дахин өсөд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө маш асуудал гэсэн үг. Тэр хүмүүсийн цалин нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж явна гэдэг чинь өөрөө маш том ачаа нуран дээр өөрцөө явж байгаа гэсэн үг шүү дээ. За бараа өөрчлөлт энэ урсгал шилжүүлэг энэ төр дээр одоо ярмаар л байна одоо чиний нэвтрүүлгийн цагийг арай л хойш нь сунгах гээд байна л та тий. За барилга байгууламж энэ төр дээрх нь гяс нэг юм хэлчихэд тэгээд зар бидний яриад байгаа зүйл чинь гол нь зардал өөрөө хитрхи байгаа л гэдэг асуудал шүү дээ тий. Тийм учраас энийг ярихгүй байхаас ч аргагүй л болж байна л да. За би утсан дээрээс нэг ап харуулдаг заа. За. Одоо орж иж байна. Тийм ээ. За энэ дээр нэг юм public investment гэдэг юм одоо төсвийн хөрөнгө оруулалт гэдэг нэг юм юу байж байгаа. Аппликейшн байж байгаа.
Энэ аппликейшн дээр Монгол улс одоо хаашаа хөрөнгө оруулалт хийгээд ямар байшин барилга бариад байгаа юу хийж байгаа гэдгийг ерөнхийдөө харуулдаг ийм л зүйлтэй. Тэгэхээр одоо ингээл технээс нь харах юм бол хувьчлалтай одоо хатуу хувьчлалтай зам те сургууль ингээл цэцэрлэг гэл дандаа хэрэгтэй зүйлсүүд л яваал да. Энэ бол угаасаа улсын өөрсдийн хийх ёстой зүйлсүүд. Тэгэхээр энэ дотор зарим нэг зүйлсүүд үнэхээр таалагдахгүй байгаа юмуд бол одоо миний хувьд байгаа. Ингээд жоохон цааш нь ингээд ухаад үзэхээр асуудалтай юмуд байгаа. За жишээ нь хэдл энийг харъя л да. Энэ соёлын ордон гэсэн зүйл нь шүү дээ. Тийм ээ. За соёлын ордон гэдээ орсон чинь нийтдээ одоо 24 хэрэгжиж байгаа төсөл байгаа маань. Энэ жилдээ 9 нь ашиглалтанд орно гинэ. За ингээд энэ доошоо явах юм бол өмнөх жилүүдийн дуусаагүй байгаа төслүүд бүгд харагддаг гэсэн үг. За ингээд энэ яваал идэм дөө ерөнхийдөө дуусахгүй явдаг гэсэн үг. Жил болгон нэмэгдээл барайл ингээд идэг байхгүй. За би энэний төгсгөлийг угаасаа та харуулж чадахгүй боли. Тэгэнгүүт зүгээр хэдлээ нэг ганц нэг хэн жишээ яриад юу хий. За одоо жишээ нь би энэ хөвсгөлийн галтаар л хөрхий юу авчт юм да. Жишээ авчт. Яг гоо галт сумынхан байвал уучлаарай. За тэгэхээр энэ дээр нэг 400 суудалтай соёлын төвийн барилга барина гэж шүү дээ. Галт суман дээр 5 дугаар баг дээр. За тэгэнгүүт ингээд 5.6 тэрбум төгрөгийг төсөв болгоод тавьсан байгааз энэ дээр. Тийм ээ. За тэгэнгүүт энэ дээр одоо энэ жил өгөх нь болохоор 2 орчим тэрбум төгрөгийг нь бол санхүүжилт болгоо өгчих юм байна. Тэгээд энэ чинь 26 он дуусгана шүү дээ. За төсөв нэмэгдээд байгааг би одоо энэтэй холбож тайлбарлах гэж байгаа. Яагаад төсөв нэмэгдээд байна гэхээр энэ 5.6 тэрбум чи эх жил төсвийн тодтогдол гэдэг юмар нэмэгдээд мэдгүй 6.3 болдог ч юм уу ингээд нэмэгдээд явдаг. Энд чинь мэдээж инфляц байгаа юм чинь энэ төсөвлөсөн байгаа юм чинь юу хийн штэ тий. Нэмэгдэх л ёстой штэ. Инфляц нь өндөр байгаад байгаа учраас. Тэгэнгүүт төсвийн зардал чинь ингээд нэмэгдээд яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт за ойролцоогоор нэг энэ барилгыг нэг 6 7 орчим тэрбум төгрөгөөр ерөнхийдөө ингээд барьчдсан байж. За тэгвэл асуулт байна. За Хөвсгөлийн галт сум хэдэн үнэтэй вэ гэдэг. За би нэг 2000 гаруй хэдэн он байлаа да. 2020 орчим оны тон дата гарсан чинь 5000 үнэтэй сум байгаа байхгүй. 5000 үнэтэй сум дээр 400 хүний суудалтай соёлын төвийн барилга барьж явах гэдэг. Төсвөөс. Тийм багаз асуулт мөн багаз. Тэгэхээр чин тэр 5000 хүн чинь хэдий л их соёлын төв орж бүжиглээл кино үзэл ингэв гэжтэй. Жилдээ 1-2 орлоо. Эн чинь өөрөө одоо хөдөө учраас нэг юм суурин гэхээсээ илүүтэйгээр энэ тэндээс одоо багаас хүмүүс ирээл ингээл байнга ороод байх асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө хэрэггүй зардал буюу бидний нөгөө төлөөд байгаа татварчин ийм зүйл рүү яваад байгааг илтгэхэд байгаа. За би түрүү нөгөө иймэрхүү төслүүд ингээд дуусахгүй их үргэлжилж байгааг харуулсан шүү дээ тий. Зөвхөн соёлын төв дээр нь шүү. Тэгэнгүүт энэ дээр энэ нөгөө төсөвт өртгөөсөө гадна өөр юу орж ирдیں۔ гэхээр энэ байшин барилгыг чинь ажилуулахын тулд нэг 20 орчим хүн авах хаа тий ажилд. За нэг 2 3 удаагийн манаач, за нэг 4 5 цэвэрлэгч ч үгүй юм уу ч бас том барилга шүү дээ. За тэгээд нөгөө үзүр үйлчлэгээ үзүүлдэг нэг соёлын тэргүүний ажилтан байх хэрэгтэй байх те. Өөр юу ч үгүй ингээд. Тэнгүү тэр хүмүүсийн цалин сар болгон олгогдох буюу нөгөө төсвийн зардал чинь нэмэгдээд байгаа байхгүй. Төсөв дээр байгаа цалин өс чинь нэмэгдээд байгаа. За үүгээр зогсдоггүй. Үүгээр зогсохгүй энэ 400 хүний суудалтай энэ байшин барилгыг халаах хэрэгтэй болсон зөв үү? Тэгэхээр нэг 50 м квадраттай айлууд одоо тогны мөнгөөр өвлийн яг хүүтэн үед баг 500-600 мянгаар халааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 400 хүний суудалтай том заалтай ийм том байшин гэж чинь хэдий их хэмжээгээр халаадаг бол тэр бол надад аим санагдчих. Тэгээд энэ чинь дид үтцээр шийтцэн буюу нөгөө ус халаагаад халааж байгаа асуудал байхгүй шүү дээ. Дандаа л тогоор явах бах нэг талаа. За тэр нэг асуудал. Дахиад жилжингээ цахилгааны төлбөр явна зөв үү? Тэр чин дахиад төсөв дээр очиж наалдах хэрэгтэй. За дахиад энэ дээр өөр юм ярих юм бол нэг магадгүй нэг 10-аад танхим байгалах. За тэр танхимуудын ширээ, сандал одоо юу гэдгийг зурагт ингээл бүх юм энэ төсөв дээр иж буун. Нэг юм хараал идсэн байшин барьсныхаа төлөө бидний төсвөөс
бүр ингээд жил болгон торгуултай болж ийн гэсэн үг. Тийм учраас төсөвчин жил болгон том болоод байгаа байхгүй да. Асуудалтай байгааз. За тэгээд ингээд зогсдгүй заяа. Тэгээд тэр нөгөө тоног төхөөрөмжнүүдээс нь идээд идэг айгуу төвхтэй. Манаа нэг юуны чи уусаад ингэжтэйсэн шүү дээ мэдэн шүү дээ тий. Манаахан нэг юу яваад хөдөө яваад тэгсэн чинь нэг ийм асуудал үүссэн заяа. Би бас ганц нэг газар ярьсан нэг ийм шинжлэх ухааны юм танилцуулах гэсэн чинь шинэ проектор задлаад унсан гинэ. Тэгэд гоо яах юм бэ энэ проекторт нь залгаал ингээл явчих л та гэсэн чинь. Гоо яах юм наа чи хуучин хөлбөр нэгэд ингээл шинэ проектор задлж ийн гэж байгаа байхгүй. Тэр газар хичнээн проектор байгаа бүү мэд. Тэгэд ийм хараал ицсэн байшингууд хичнээн байгаа бүү мэд. Тэрэн дээр хэдэн 100 мянган цааш хэдэн мянган ажилтан байгаа бүү мэд. Ийм учраас бидний өнөөдрийн тэр төсөв гэдэг зүйл чинь ингээд утгаа алдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс тийчээ гараад одоо жигсаас өөр арга байхгүй. Залуучууд супер байгаа. Тийм ээ. Энэ зарцуулалт гэдгийг чинь гол нь буруу гэдгийг мэдээд байгаа учраас тийчээ хүмүүс суугаад байна шүү дээ, тий. За тэрнээс гадна зүгээр би газ нэг жишээ хэлчихье. Одоо нөгөө юу гэдэг нэг байгаа да. Энэ их засварын асуудлуудыг яригддаг. За энэ харагдахгүй лөө. За би нэрийг хараад байгаа нэг сонь нэртэй. Газар би хайш нэчлээд. За ямар ч гэсэн урсгал засвар гэдэг юм орж ирдэг заяа. За би нэг зүгээр жишээл хэлж байгаа шүү. Урсгал засвар гэдэг юмыг түүхийн өвийг хадгалахын тулд хийж байгаа гэд ингээд яг хөө нэг талтаа бол зөвлөдөө би өөрөө бас аялал жуулчлалын мэргэжилтийн үнийг айгуу дэмжин. Тэгэнгүүт тэр тарав чамбуулан гэд нэг хийд байд юм байна. Тарав чамбуулан хийдийг одоо авах дугуйн гэсэн баха. Авах дугуйн гэдэг байшин барилгыг сэргээн зарцуулахад 1.8 тэрбум төгрөгийг юу болгоод тавьсан байгаа байхгүй төсөвт оруулсан байгаа. За мэдээж соёлын өвгийг засварлахын тулд бол 1.8 тэрбумыг зарцуулж гин окей. Нэг талтаа би дэмжиж байгаа. Гэхдээ миний нөгөө нэг сар болгоо өгдөг 1.5 сая төгрөгийг чинь 1200 залуу нийлээд нэг сарынхаа хөдөлмөрсөн юугаар төлж штэ. Одоо нийгмийн даатгалаар төлж штэ тий. 1200 залуу чи 1200 залуу гэдээ яг ингээд талбай дээр зогсоовол хичнээн их хүн байх үлээ тий. Дэндүү хайр. Гэхдээ энийг би муулахаасаа илүүтэйгээр ийм юм байгаа. Энийг яагаад сэргээн засварлаж байгаа юм гэхээр би юуг нь уншаад байгаа заяа. Тэр байшин болохоор ер нь бол 84 онд бол ингээд судалгаанд ороод тэгээд тэр үед бол тус дуг нь болохоор 80-аас 90% таа бол өөрсдийнхөө яг тэр юуг аваад хадгалаад үлдсэн гэж байгаа байхгүй. Одоо тэр түүхийн өмнөд өвөө аваад үлдсэн тэр байшин барилга бол ямар ч асуудалгүй байсан гинэ. За тэгсэн чинь ингэж байгаа. 2022 оны одоо байдлаар сэргээн засварлах нэрийдлээр дээврийг нь 100% хуулаад авсан гэж. Нөгөө байшин гэж. Тэгэнгүүтээ 1-2 давхрынхын тэр нөгөө нэг шал байсан тэр нэг тоосох шиг юм байсан юм уу та. Тэрийг нь бас хуулаад авсан. Тэгэнгүүтээ нөгөөдхийг нь солихгүйгээр 2-3 жил бороонд идүүлээд, цасанд идүүлээд орхиж штэ. Тэгэнгүүт нөгөөдх нь мууднаа та. Тэгэнгүүт соёлын өвөө сэргээх ёстой гэд 1.8 тэрбумыг тавьж байгаа байхгүй. Эн чинь одоо зүгээр л одоо лөөр үст. Тэ? Үнэхээр харамсалтай. 1200 залуу шүү дээ. Надад бүр арай л дэндүү хайрын санагдаад байгаа зэ. 1200 залуугийн сарын хөдөлмөрийг улсаа хөгжүүлгээд өгж байгаа мөнгийг нь ийм новшийн байдлаар идчихжил байгаа гэсэн үг. За тэгэл тодорхой шүү дээ, тий. Тэгэд яг хуу энэ нөгөө саяны бид тэр public investment энтергээд үзүүлээд байгаа тэр юуны аппликейшн энтер ч юм байна штэ. Яг гоо иргэдээс ингэ санал авдаг гэж хэлж байгаа. Санал аваад ингэ соёлын төв бариад байгаа гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь болохоор нэг юуны сайтн дээр байгаа. За энэ public investment гэдэг хайгаар. Тэр сайтн дээр хүмүүсээс санал аваад ингэ тэгээ саналын тоогоор барьдیں۔ Гинэ. Тэгэнгүүт тэрэн дээр энэ соёлын төв дээр болохоор маш өндөр санал явж байгаа байхгүй. За. Тэгэнгүүтээ эрүүл мэндийн тэр салбар буюу юун дээр өрхийн имлэг барихдах бүр иймхэн саналтай явж байгаа. Нөгөөх нь ийм өндөр явж байгаа. Тэгэнгүүт энийг надад зохиомлоор хийж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Мэдээж миний хэрэгцээнд өрхийн имлэг илүү хэрэгтэй. Зөв. Хүмүүс тэгж л
Санал өгнө шүү дээ. Үнэхээр яг үгүй. Тэнгүүт энийг зүгээр зохиомлоор хийнгүүтээ үүсгэнгүүтээ хамгийн их хэрэгтэй нь соёлын төв юм а гэж тэрэн дээрээ санал авсны үндсэн дээр энэ юмыг хийж байгаа гэж харуулж байгаа байхгүй. Тэгэл яг хөтэ энэ сайтыг чи хүн болгон мэдэхгүй маш бага мэдэн шүү дээ тий. Тэгэхээр чи хүмүүс орж саналаа өгөх нь бага шүү дээ. Тэнгүүт гарууд зохиомлоор хийгээд нөгөөтгөө өндөр болгочиход нэг асуудал байхгүй байх. Тэгэл тэрийг хийж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр fiscal policy гэдэг юм ерөөсөй байхгүй байна. Policy гэдэг чинь бодлого шүү дээ, тий. Энэ бодлого гэдэг зүйлийг яагаад барьж явж чадахгүй байгаа вэ гэдэг чинь Монгол улсын асуудал байхгүй. Түүнээс биш бид нэг үеэ бодвол харьцангуй хүмүүс нь хөдөлмөрлөдөг болсон, харьцангуй юм үйлдвэрлэдэг болсон, тэрийг гадагшаа гаргадаг болсон. За яг уулуурхаагаас хэд хамааралтай л да. Гэтэл дажгүй бас ингээд хөгжих гэж яваа боловч улс төрийн асуудалтай болсон. Бид нар яалчгүй энэ зүүнний системээс холдож баруун руугаа ойртохгүй байх юм бол fiscal policy-гоор ингэж идүүлдэг байх юм бол бид нар цаашдаа хөгжил ярина гэж байхгүй. Тэгэхээр энэ видеог сайхан шеэрлээд өгөөрэй гэж. За sorry чамаас ерөөсөө юм асуулахгүй л ярьчлаа. За ер нь миний ер нь асуучихсан ер нь ихэнх асуултанд угаасаа та яриад явчлаа л да. За тэгвэл сүүлдний ганц асуулгаал тэгээд ер нь энэ удаагийн дугаараа ер нь өндөрлөе гэж бодож чинь тэгээд хэрвээ та ер нь энэ fiscal policy те энийг нэг өдөр удирдвал юу хийх байсан бэ? Нэг өдөр удирдаад за нэг энийг ингээд нэг жоохон янзлчихъя гэд. Ер нь юу хийх ёстой байсан? Аж ахуйн нэгжүүд дээр байгаа татварын дарамтыг байхгүй болгоно. Трамп яагаад тэнцээ сонгогдсон гэхээр аж ахуйн нэгжийн татварыг буулгана гэснээр сонгогдсон баг. Би өмнө ч гэсэн ярьжлаа 2016 онд 34% таа байсан тэр татварыг 21% болгосноор Трамп 2016 онд сонгогдож исэн юм аа. Энэ жил дахиад сонгогдох нь болохоор 15% руу буулгах буюу дахиад энэс чинь нэг 5-6%-аар багасах боломж байна. Ингээд хувийн хвшлүүд нь хөгжөөд эхлэх юм бол хувийн хвшлүүд ажил олгогчулна, ажил олгоод ажил нь томроод явна. Томорхоор эдийн засаг нь томроод явна цаашдаа гэдэг ийм асуудлыг л дэвшүүлж байгаа байхгүй. Энийг нь хүмүүс нь дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай улс уг нь сүүлийн 2 жилийн хугацаанд үнэхээр тийм худалдааны тэнцэл дээр ашигтай байсан юм бол яагаад энийг хийцэнгүй вэ? Яагаад энэ хараал эзэн байшингуудыг бариад явчихваа? Тийм учраас энэ илүү зардлуудаа бүгднийг багасгаад тэр нөгөө амлалтууд дээр бичдэг шигэ хийх хэрэгтэй байгаа. Ингэж хийхийн тулд улс төрийн зориг л хэрэгтэй байх шиг байна л да. Тэгж хийж чадж байгаа юм та алга байх шиг байна. Тийм учраас эдрийг нь тэглээд ерөөсөө хувийн хвшлийг гаргаж ирнэ. Эндээс чинь инновац бүх юм үүснэ. Манай технологийн компаниуд ямар гайхамшигтай болж байна. Төрөөс дэмжээд өгөөд гэдэг шаардлага байхгүй заа. Зүгээр өөрсдөө хийчихнэ. Тэгтээ зүгээр битгий дарамтлаатай байхгүй. Ер нь бол. Тэгэхээр би захирлуудыг хараач гэсэн үнээр бас хэцүү харагддаг. Энэ юм чинь зохион байгуулалт яваад найз нөхдүүд маань ч гэсэн ингээл нэг бизнес хийх гээл ингээл зохиох гол яваад үзээд байдаг. Дэмжээд их бодлогын талаас нь дэмжээд байх шаардлага зүгээр зайлаад өг те хол байгаад өг. Татвараа нэг жоохон буулгаад өгч. Битээ нөгөө ажил хийсэн болоод өртөө болгоод хүмүүсийг ингэж шантруулаад байгаа чи гэдэг л юм руу хийх баг. Тэрийг бол хийхэд бол Монгол улс сип гээл усаад ирэндээ нэг асуудалгүй. Тэгэд энэ нэг онл яриад байгаа онлоо яг мэдтгүү эдийн засагчид мэрэгжлийн гэж хэлээд байгаа хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Тэгээд government spending-ийг багасгах хэрэгтэй. GDP ийм том болоод бид нэр цээжид илдээд байх ямар ч шаардлага байхгүй. Манай GDP 80 их 80 хүртлээ гэл ингээл цээжид илдээд байгаа. Тэр нь ерөөсөө GDP тэнцүү C дээр нэмэх нь I, нэмэх нь G, X-ээс хасах нь M гэдэг том ёгоор тодорхойлогддог байхгүй юу? Тэгэнгүүт G нь маш өндөр заяа. Government spending нь. C нь бага нэм, I нь болохоор investment гээд компаниудыг хилээд байгаа. C нь болохоор consumption гээд family хилээд байгаа. Тэгэнгүүт family, company, government гэдэг гурван зүйлийг нэмээд экспортоос хасах нь импорт гээд тэдний чинь нийлүүлээд GDP хичээд байгаа байхгүй юу?
Би макро талаас нь тайлбарж байгаа шүү. Тэгэнгүүт тэр GDP чинь өөрөө өндөр гараад байгаа сайн юм шигээр яриад байгаа. Government spending нь бага байгаад тэр юу одоо юу гэдэг 80 биш үү ядаж 60 байсан бол тэр сайн байхгүй. Тэ? Тэгэх юм бол бидний нөгөө нэг юуны чинь макро эдийн засаг дээр үздэг те price болон GDP гэдэг тэр нөгөө юуны чинь curve юу demand curve гэдэг зүйл бид нар хоошо shift хийгээд price доошо буухаар GDP нэмэгддэг гэ бид нар ингээд цаашдаа хөгжөөд явах хэрэгтэй байхгүй эн чинь нөгөө бүр ингээд юуны үндсэн одоо гаргалгааны тэгэхээр энэгээр нь ч гэсэн хинч тайлбарлаж өгөхгүй байгаа. Одоо би л тайлбарлая. Тэгээд мэрэгчлийнхэн байхгүй байл. Ерөөсөө хаачлах. Тийм ээ. Тийм. За тэгвэл энэ удаагийн дугаартаас гой сонирхолтой олон ч зүйл бас би бас хөвдөө бас мэдэж авлаа. Танд их маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаарууд дээр ингээд бүр ингээд гоё бас ярих зүйлүүд бас зөндөө байгаа юм байна. Яг энэ төсвийн бодлого гэдэг зүйл дээр. Тийм. Бусад орнууд яаж явдгийг тий харьцуулалтууд бас хийж болохоор байна. Бас олон зүйлүүд бас байна. Тэгэхээр тэднүүсийг дараагийн дугаарт нь үлдээгээд тэгээд энэ удаагийн дугаараа төгсгий даа. За баярлалаа үлэмжээ. Тэгээд бас ярмаар байгаа хэлмээр байгаа юм маань бас хүмүүст хүргэж өгч байгаа ч айгүй том тус шүү л гэж лээ. Танд их маш баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.